Тэгвэл ер нь зовлон хараад үзэх юм бол бид нар үндсэн хоёр янзаар шийддэг байх нэ. Асуудалд хоёр янзаар хариулт өгнө л гэсэн бид нар. Нэгдүгээрт нь өөрөө. Хоёрдугаарт нь шинжлэх ухаанлаг эрдэмтдийн одоо яах нь судлаж тогтоосноо гэсэн. Яавал энэ зовлонг арилгахгүй гэдэг юм арга техникээр асуудлыг шийддэг. За ингээд бид энэ схемийг энэ хоёр сонгосон замлыг хараад би хүмүүсээс асууж та альва асуудалд хандахдаа өөрөө бодож байгаад өөрөө л тэр асуудлыг ингээ шийдчихье гэж бодож ханддаггүй эсвэл яг тэр салбарыг чинь судалдаг эрдэмтэд шинжлэх ухаанчид ингүүл чи над асуудлаасаа хурдан гардгийн шүү гэдгийг ашигладгүй гэдэг асуултыг тавьж байгаа. Гэтэл манай монголчууд ялангуяа манай монголчууд бол яаж юм? Өөрсдөө шийднэ. За халихаараа өөрөөсөө халихаараа хайчих вэ гэхэд найз эхнэр гэр бүл гэдэг ингээд цааш явж аавж ахтууч гэдэг юм. Тэгээ эднэр нь өөрсдөө мэрэгжилтнүүд юм өгөөл бас биш. За ингээд юу гэдгийг бүр баг нэг насандаа өөртөө тулгамжгүй асуудал болгоныг ингэж шийдээд явчих бол. Өөрөө шийдээд явна гэсэн. Гэтэ өөрөө огт шийдэхгүй гэсэн үг биш. Тэгэхээр альва нэг замаас энэ цэгээс А цэгээс Б цэг хүрэх гэж бид дандаа хүүхдүүдээс өгүүлбэр хэлдэг бодлоо. Энэ хоёрын хооронд хамгийн хурдан явъя гэвэл шулуун шугамд татах хэрэгтэй. Тэгэхдээ бид нар асуудал гэдэг бол А цэгээс Б цэг рүү яаж явах вэ гэдгийг бол асуудал гэж хэлээд байна. За тэгвэл эрдэмтэд судлаад яах нь вэ? Ингэж явбал хамгийн хурдан байна гэдгийг тогтоож өгдөг байна бид нар судалж. Бид бол ийшээ очих гэдгийг мэдж байгаа учраас ингэж яваад ингэж явж байгаа юм бид мэдэхгүй. За тэгэхээр асуудалд ингэж ханддаг нь ялангуяа манай монголчуудын маш том алдаа. Маш том алдаа. За бүр энэ алдаа бүр санаатай үүсгдэг ч гэж нэг талдаа хэлж болохоор гэсэн. За тэгвэл энэ дээрээс дахиад үргэлжлүүлээд бид нар юуг ойлгох вэ гэхээр за энийг бол бид нар ойлгох шүү дээ. Эсвэл би л өөрийнхөө хандаад. За жишээ нь одоо бид нар ер нь архины эмчилгээ гэдэг бол тэр архийг л яриад байдгүй байна. Ер нь бид гэж хий.